Манай компанийн хэрэглэгч та бүхнийг ус дулаанаар хангадаг ус дулаан дамжуулах төвдөө хяналт автоматжуулалт удирдлагын дараах цогц системийг нэвтрүүлээд байна. Нэгдүгээр ус дулаан дамжуулах төвийн автоматжуулалт, хяналт, удирдлагын SCADA систем нэвтрүүллээ. Хангагч байгууллагаас манай ус дулаан дамжуулах төвөөр дамжин хэрэглэгч бүрд ус болон дулаан түгээгддэг. Энэ төвийн мэдээллийг цаг алдалгүй авч горим тохиргоо хийх, хянах, тохируулах ажлууд бидний гол ажлуудын нэг үлээ. Бид энэхүү SCADA системийг нэвтрүүлснээр дулаан хангамжийн 1 болон 2 дугаар хэлхээний халаалт, хэрэгцээний халуун усны даралт, температурын болон зарим тоног төхөөрөмжийн тоон мэдээллүүдийг реал таймаар авч диспетчерийн удирдлагын бүрэн хяналтанд орсон. Энэ нь гар аргаар ус дулаан дамжуулах төвийн параметрийн мэдээ авах цагийг хэмнэж, машинистийн бодит ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн. Энэхүү цогц систем нь сүлжээний аль ч байршил дээр интернет орчинд гар утас болон компьютер дээр бодит цагаар харж системээ удирдах, дүгнэлт гаргах боломжийг байгууллагын удирдлага болон инженер техник ажилтнуудад олгодгоороо давуу талтай юм. Энэхүү дэлгэцэн дээрээс дараах мэдээллүүдийг харж болно. Үүнд 1-р хэлхээний өвөх буцах усны даралт, температур, 2-р хэлхээний өвөх буцах усны даралт, температур, хэрэглээний халуун усны насосны өмнөх дараах даралтын утга, хэрэглээний халуун усны өвөх буцах усны температур, дулааны тоолуурын заалт, сүлжээний усны зарцуулалт, дулааны тоолуурын ажилласан цаг, ус дулаан дамжуулах төвийн дулааны ерөнхий тоолуураас дараах зурагт заасан утгуудыг хувиргагч төхөөрөмжийн тусламжтайгаар реал таймаар татаж авах, харах, хангагч байгууллагуудад цаг тухайд нь программын түвшинд интеграц хийж дамжуулах боломжтой систем юм. Ус дулаан дамжуулах төвийн үйлдлийн технологийн болон зарчмын схемүүдийг дэлгэцээр байршуулснаар аль ч ус дулаан дамжуулах төвийн ажиллагааны зарчмыг алсын зайнаас харж горим тохиргооны чиглэлүүдийг өгөх боломжтой юм. Энэ SCADA системд ус дулаан дамжуулах төвийн автоматжуулсан системийн хөдөлгүүр буюу давтамж хувиргагчдын мэдээллийг холууж оруулснаар 2-р хэлхээний даралтын утгыг насосны давтамж хувиргагчийн тусламжтайгаар нэмж хасах тохируулгын ажлыг зайнаас хийж удирдах байна. Манай компани нь хяналт, удирдлага, автоматжуулалтын SCADA систем нэвтрүүлснээр диспетчерийн удирдлагын төвөөс ус дулаан дамжуулах төвийн мэдээллийг цаг тухайд нь авч мөн алсын зайнаас даралтын утгыг өөрчлөн тохируулж горим ажиллагааны хэвийн байдлыг хангуулах, хянах, инженер техникийн ажилчид гэрээсээ хяналт тавьж зааварчилгаа өгөх, машинистуудын бодит цагийн бүтээмж өссөн зэрэг олон давуу талыг олгож байгаа болно. Мөн цахилгаан эрчим хүчний зардал буурч эрчим хүчний хэмнэлт хийх боломжтой. Цаашдаа диспетчерийн удирдлагын төвд 24 цагийн турш бүх ус дулаан дамжуулах төвийн хяналт, удирдлагаар хянах, удирдах боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. 2-дугаарт цэвэр усны нөөцийн сав, бохир усны насосны станцын төвшний хяналтын систем нэвтрүүллээ. Цэвэр усны нөөцийн савнд радио долгионы төвшнийг хэмжүүр суйрлуулан 24 цагийн төвшний хяналтыг хийж байна. Ингэснээр цэвэр усны системд алдаа, гэмтэл гарч хэрэглэгчид ус тасрах, банк халих зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүллээ. Цэвэр усны насосны хөдөлгүүрийн мэдээллийг алсын зайн ухаалаг удирдлагын системд холууж оруулснаар цэвэр усны даралтын утгыг тогтмол болон хувьсах зарчмаар ажилуулах, даралтын утгыг өөрчлөх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр диспетчерийн хяналтын төвөөс хянах, удирдах боломжтой боллоо. Бохир усны насосны станцад радио долгионы төвшнийг хэмжүүр суйрлуулан насосны автомат удирдлагын системд холбосон бөгөөд цаашид SCADA системдээ холбон оруулахаар ажиллаж байна. Ингэснээр гэмтэл саатлын мэдээллийг түргэн шуурхай авах, бохир нийтийн эзэмшил рүү хариулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах боломжтой болсон. Бид олон улсын жишигт нийцсэн техник технологийн дэвшлийг түүчээлэгч, салбартаа мандайлагч компани болох алсын харааг тодорхойлон ажиллаж байгаа бөгөөд үе шаттайгаар урагшлан тууштай хөгжүүлэхээр зорж байна.